Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од өндөр суугч тавтай морил заврын зохиол таартай үзэг сонсогчдод Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг өгүүлэлгүүд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суу, Ген ТV телевиз болон од өндөр радио 83.307 долоохоос хүрдэг. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар удахгүй Казахстан улс Алматы хот руу Солоно фестивал руу аялал зохион байгуулж байгаа хамт олон болон од өндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ ямар өгүүлэлэг хамтдаа сонсох вэ гэхээр Харуки Муракамигийн. За энэ хэвлэлт бас надад олдохгүй байгаа гэсэн арай гэж олж авсан. Тэгээд эндээс бүгдээрээ өдөр бүр нүүдэг бөөрн чулууч гэдэг, за бөөрн хэлбэртэй чулууч гэдэг тэр зохиолыг хамтдаа сонсно. Тэгэхээр Харуки Муракамигийн бичлэлтийг манайхаа ер нь мэднэ, нэг тийм энгийн өдөр тутмын гинт гарч ирж байгаа тийм тайлбаршгүй зүйлүүд маш энгийн зүйлсээс ид шидийн юм шиг тийм утга санаануудыг гаргаж ирдгээр онцлогтой. За мөн төгсгөл нь дандаа сонсогчоос уншигчаас дандаа нэг асуултыг асуусан байдалтайгаар ингэж үлддэг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо уншигч нь өөрөө бас зохиолч болж дуустдаг ийм гоё онцгой бичлэлттэй зохиолж байгаа. Тэгээд сайхан номнуудыг уншсан хүмүүс мэдээж зөндөө байгаах ямар номыг уншижээ хуваалцаарай. За ингээд зохиолоо бүгд хамтдаа эхлэе. Зохиолч Харуки Мураками, бөөрн хэлбэрт чулуу. Жунпег 16 настай байхад аавынх нь хэлсэн үг мөн ч олон жил тархинд нь хатаастай байж хайр дурлалынх нь үйл хэрэг болгонд сүудрээ тусгасан юм. Тэр үг нь яахын аргагүй мах цусны тасархай мөн боловч биедээ сэтгэлээ нээж аав хүү хоёр ярилцсан удаалаа үгүй. Тэрч бүхэл аав нь өөрийн үзэл бодлыг хүүдээ хэлсэн нь өдрийн од шиг ховор. Гэсэн ч тэр нэгэн өдөр за хүү минь ээ. Эр хүн амьдралдаа хэдэн ч бүсгүйтэй учирлаа гэд тэр дундаас ерөөсө 3 л амьдралд утга учир нэмдэг юм та. Бүр илүүчгүй дутуучгүй яг 3. Гэж Жунпэд хэлсэн гэхээсээ илүү бараг л тунхагласан удаатай. Яг л дэлхийн нарыг тойрдог гэдгийг баталж байгаа юм шиг өөртөө тунж итгэлтэй алгуурхан хэлсэн юм. Жунпэ ааваасаа ийм үг сонсно гэж огт төсөөлөөгүй байсан болохоор юу хэлэхээ мэдэхгүй хэсэгтэй л алмаарч орхив. Тэгсэн аав нь залгуулan чи байна. Ирээдүйд олон бүсгүйтэй учир ургуулах л байлгүй. Гол нь өөрт тохирохгүй бүсгүйтэй ороо золтох нь цагаа дэмий өрснөөс ялгаагүй гэдгийг л санаж яваарай да хүү минь гэж хэлжээ. Энэ явдлаас хойш залуухан Жунпэний толгойд хэд хэдэн асуулт эргэлдээд болдоггүй. Аав маань тэр 3 хүнтэйгээ ер нь учирсан болов уу? Манай ээж тэгээд тэднийх нь нэг мөн байдаг байгаа та. Хэрвээ мөн бол нөгөө хоёр нь ямар хүмүүс байсан болоо? Гэсэн бодол ар араасаа хөвөрч амар заяа үзүүлэхээ болжээ. Тэглээгээ Жунпэ ааваасаа ямар ийм юм асууж зүрхлэх биш. Өмнө өгүүлсэнчлэн эцэг хүү хоёр сэтгэл зүрхээ уудлалцгаар дотн харилцаатай биш юм хойно аргачгүй зэ. Ингээд нэг л мэдхнээ Жунпэ 18 нас хүрч Токиод сурахаар гэрээсээ явсан юм. Мэдээж тэнд очиод хэд хэдэн бүсгүйтэй холбогдгоо. Тэр дундаа нэг эмэгтэй гарцаа байхгүй амьдралынх нь утга учир юм шиг санагдсан юм. Жунпэ тухайн үед энд хар зөнгөрөөл итгэж байсан бөгөөд эргээд бодохны тэр бүсгүй яах аргагүй амьдралынх нь эхний утга учир байлаа. Даанч манер төрөлхийн бодлогошронгүй юм юмд нухацтай ханддаг зангаараа хайраа илчлэх гэж дүүлгэнсээр байтал өнөх бүсгүй хамгийн сайн найзтай нь гэрлэж бүр үр хүүхдийн төрүүлээд айлын эзэгтэй болгодог. Ийхүү Жунпэ хувь тавилантайгаа эвлэрхээс өөр аргагүйдэн зүрхээ чангалан байж хайрт бүсгүйгээсээ сэтгэлээ татсан юм. Хэрвээ аавынх нь тунхагласан тэр зүйл үнэн бол одоо тэрний амьдралд утга учир болох хоёр л бүсгүй үлдэх нь тэр. Жунпэ шархалсан сэтгэлээ зассныхаа дараа өөр бүсгүйчүүлтэй холбогдох тоолондоо энэ миний амьдралд утга учир нэмэх эмэгтэй муу юм болов уу? Гэсэн бодол дарагдаж цаашдын харилцаагаа хоёрдмол байдалд оруулж орхидог болов.
аав нь яг л 3 гэж заачсан болохоор үлдсэн хоёрыгоо бас тийм хурдан сонгочмооргүй санагдсан хэрэг л дээ. Тиймдээч ахин дахин өөр эмэгтэйтэй болзож амьдралын утга учирыг эрэх нь нэг ясандаа хэвшил болсон гэхэд хэлсдэггүй юм. Анхныхыгаа олсон ч зөв цагтаа сэтгэлээ илчиж чадаагүй улмаас сайн найзтай алдчихсан. Тэрнээс гадна энэ л зангаараа бусад эмэгтэйтэй шийдэмгий бус харьцаж яах гээд байгааг нь мэдэгдэхгүй амтан хорвоогийн тоос хөдлөсөөр л явлаа. Сүүлдээ ч манер би ер нь шаал дэмий. Гүй амьдралаа дэмий маралд үргэжчихлээ дээ. Үн цэнтэй бүхнээ тавиа туучдаг үе маатай янзна. Гэж өөрийгөө зэмлэх болов. Тех бүрийд дотор нь харанхуйлж зүрхэн царцах шиг мэдрэмж төрнө. Жумпэ бүсгүй хүнтэй болцоо төдийл удалгүй зан авир гадаад төрхтөнд холбоотой ямар нэг олж хараад тэр тухай цаг үргэлж бодон шаналж сугалдахын яана. Бүсгүй хэдийгээр аль шалахгүй дутагдaltaй байлаач гэсэн манерийн хайрлах хүсэлд сэв суулгах нь хяслантай. Энэний үр дүнд хүүхнүүдийн өвөр дамжсан шийдэмгий бус гомби годон толгой царайлан явна. Жумпэн учирсан бүсгүйчүүд өөрт нь нэгэн хэвээ санагдана. Нэг эмэгтэй нөгөөгөр солигдохоос биш хайр дурлалын харилцаа өрнөдгөөрөө өрнөж цагийн аясаар замхардаг нь бараг л тогтсон жишг болов. Харин холдохдоо хизээч хэрэлдэж хин хэний үзэхгүй болохтой тулж байсангүй. Энэ нь тэрнтэй үргэсэн бүсгүйчүүд ээрэм салахыг эрүү толгой салахын дайтаа сүртэй хүлээж авахаа болчихсон. Тэрч өөрийн мэдэлгүй ийм эмэгтэйчүүдэд татагддаг байснаас үүдэлтэй байсан. Жумпэ өөрийн зан аран шиг төрөлхийн юм уу аль эсвэл өссөн орчинтой нь холбоотой мүү гэдгийг эс мэднэ. Магадгүй аавын хэлсэн хэдэн үгсэл ийн явах замыг минь засаж орхижтэй гэж ч бодно. Коллежид төгсөх үедээ аавтайгаа сүрхий муудалцаж харилцаа холбоогоо тасалсан ч аавынх нь 3 эмэгтэй онол тархиных нь нэг хэсэгт нэлээд том зай эзлээд бат суучихсан. Үерхэл болгонд бодогдох болсон нь л үнэн. Тэрээр энэ байдлаас залхсандаа тоглоомоор. Хөөер нь ингэж явхаар ижил хүүстэн болчихдг юм билүү дээ. Тэгвэл энэ тэнэг тоонд баригдахгүй зоргоор амьдрандаа гэж хүртэл бодож ярьж байсан удаа бий. Гэхдээ л сайх залуу зөвхөн эмэгтэй хүнд тачааддаг юм хойно яалтаач үлээ. Ингээд он жил улирсаар Жумпэ 31 нас хүрээтгэв. Энэ үед харин өөрөөсөө ихчмэд нэг бүсгүйтэй танилцсан юм. Бүсгүй 36-тай аж. Токиогийн төвд байрлах багшаархан Франц рестораны нээлтийн үдшилэг дээр тэр хоёр танилцах төөрөгтэй байж л дээ. Жумпэ уг нь энэ үдшилэг дээр дотны нэг найзтайгаа уулзахаар тохирсон байсан боловч өнөөх нь ирж амжихааргүй болсон болохоор дэмийл цаг нөхцөн босоолангууны урд хундагтай бордод арс шимэн уйтгарлаж суусан юм. Пэри Элсигийн хөх торгон цамцыг зуны чөлөөт хүрэмтэй дэгжин хослуулжээ. Дарсаа ууж дуусгаад явахыг завдан рестораны эзэнд баяртай гэж хэлэхээр босвол үзмэн ягаан коктейл барьсан нуруулаг бүсгүй өдөөсөн чиглэн ирэхийг анзаарваа. Тэрнийг хараад юун төрөнд яасан сайхан бүсгүй гэсэн бодол төржээ. Бүсгүй босоолангуу тохиолдон зогссноо. Эндхийн хүмүүсээс чамайг зохиолч гэдгийг чинь сонслоо л доо. Яах вэ тэгж хэлж болно. За тэгвэл ямар ч тач зохиолч юм байна. Жумпэ толгойд өглөө. Чи хэдэн ном хэвлүүлсэн бэ? 2 өгүүлэлгийн төвөр бас нэг ном орчуулсан. Гэхдээ аль нь олигтой борлогдоогүй л дээ. Бүсгүй Жумпийн гадаад байдлыг хальтгүй л гэж хараад жогтой наргүй нэмсгэлснэ. Анх удаал жинхэнэ зохиолчтой нүүр тулж байгаа минь яста дог санагдчихлаа. Дог нь чи бол доо. Чи надаас уйдаж магадгүй шүү гэж хэлэхдээ нэмсгэлээд. Яхав зохиолчдод шуудхан ил гаргаад үзүүлчих авьяас байдаггүй болоод ингэж хэлж байгаа юм шүү.
Би төгөлдөр уурч байсан бол чамд нэг сайхан ая тоглож өгөх юмсан. Зураач байсан бол зургийг чинь шалуухан зурчихъя гихсэн. Элб чинь бол ганц хоёр хөнгө элб үзүүлчихнэ. Гэвч зохиолч хүнд тийм бэлэн зэлэн чадвар байдаггүй гэх юм уу да. Харин л дээ. Уран бүтээлч авраа чинь миний сонирхлыг хөдөлгөгч юм билүү? Уран бүтээлч авраа гэдэг нь юу лээ? Энгийн хүнд байдаггүй. Онцгой гэрлэн бүрхүүл маягийн юм. Би өглөө бүр сахлаа усах гээд толин тарахта тиймэрхүү гэрэл юусэн анзаарч байгаагүй шүү. Гэхэд бүсгүй анаал ялдамхан нэмсэглээд. Чи ямар төрлийн зохиол бичдэг юм? Хүмүүс ингэж асуудаг юм. Харин би сайн хариулж чаддаггүй маа. Лавл одоо мэдэгдэж байгаа бичлэгийн төрлүүдийн алинд нь ч миний зохиол бүтээл тохирдоггүй юм. Мөнөх бүсгүй хундагныхаа ирмгийг эмрэнгээ. Орон зохиол тойроодаг гэж ойлгож болох уу? Ер нь бол тийм. Би зөв таасан уу? Тийм ээ тий. Ямар ч тач захиа бичээд суудаггүй. Би нэрийг чинь урд нь сонсч байсан болов уу? Үгүй баха да. Би тийм алдартай биш ээ. Чи Акутагавагийн шагналд нэр дэвшиж байсан уу? 5 жилд 2 удаа дэвшсэн шүү. Тэгээд аваагүй юу? Жумпэ чимээгүйхэн нэмсэглэв. Харин бүсгүй үлдсэн коктейлоо ууж дуусгаад ойртон сууж. Яг вэ, шагнал авах нь тийм ч чухал биш. Шагнал гэдэг чинь угаасаа хэвлэлийн компаниудын мөнгө олох гэсэн зайлт төдийл юм штэ. Намайг нэрээ Кэри гэдэг. Кэри Жумпэгээс ямах хэртэй өндөр, тайрмал үстэй, цэвэрхэн бораарстай, томч биш, жижигч биш хөхтэй, зөв төрхтэй хөөрхөн бүсгүй юмсан ч. Цайвар ногоон хөрөмнийхээ ханцыг дончтой нугалж, дотуураа энгийн дааван цам цөмсөд, оюу шигтгээтэй зүйлт зүүлсэн байлаа. Өвдгөө шүргсэн банзал өмссөн зэрэг нь элдв маяггүй, томч загварлаг харагдахаас гадна өөртөө ихтгэлтэй бие даасан эмэгтэй гэдгийг бэлхнэ илтгэн. Яриагаа дуусгаад зузаан уруулаа нэг болж шүмбэтлэн жимиж, эсвэл даруухан нэмсгэлэх нь цаанаал нэг онцгой. Бодлогошрох үед духан дээр нь 3 гүйхэн үрчлээ үсэж удалгүй арилна. Бүсгүй Жумпэ таалагджээ. Үл мэдэгдэх хүчин зүрх сэтгэлийн эзэмдэж түүний тухай элдвийн зүйлийг төсөөлөн бодов. Гэнэт хоолой наргахыг мэдэрч нэг шил пери ус захиалж балгав. Тэгэд бодлоо. Энэ бүсгүй амьдралд минь утга учир нэмэх нэгэн мөн болов уу? Өнөө үлдсэн 2 бүсгүй нэг нь мөн болов уу? Тийм байлаа гэхэд дахиад л салчих юм болов уу? Яа та зүгээр явуулсан дээр үү? Аль эсвэл хамтдаа жаахан хөгжилдөд үздэг юм уу? Гэх өнөөхөл үелтэй асуултууд тархинд нь язгана. Кэри, чи багасаа зохиолч болохыг хүсдэг байсан уу? Тийм ээ. Зохиолч болно л гэж мөрөөддөг байсан. Тэгвэл мөрөөдөл чинь биелжээ дээ. Яг ч тэгж хэлж болохгүй л дээ. Би бүр авгаа зохиолч болохыг хүсдэг байсан. Одоогийн энэ байдал хүсэл мөрөөдөл хоёр маань алд дэлэм хол зайтай байх шиг санагддаг. Хүн болгон генетикийн төгс төгөлдөр болчихдгүй шүү дээ. Чиний өмнө бүхэл бүтэн ирээдүй байна. Ингээд чи нэр хэдэн настай юм? Энхүү тэд насаа мэдэлцэв. Эгчмэд байсандаа Кэри санаа зовсонгүй, Жумпэж дүүмэд гэдэгтээ гутарсангүй. Жумпэ угаасаа эдэр насны бүсгүйчүүдийг залуу охтоос илүүд үздэг юм. Гүй ядчил эгчмэд бүсгүйчүүд чаргууцалдалгүй амархан салдаг болохоор тэр юм. Чи ямар ажил хийдэг вэ? Жумпэг асуухад бүсгүй уруулаа намблаг гэгчин жимээгээд уулдсан мөчөөсөө хойш бараг анх удаа төв царайлан. Чи намайг юу хийдэг гэж таамаглаж байна? Жумпэ хундагтаа улаан дарсаа авч эргүүлэнгээ. Жаахан төхүүлвэл би таах гээд оролдъё. Төхүүлэхгүй.
Таахад тийм хэцүү байна гэж үдээ. Ажиглаж дүгнэх чинь чиний мэрэгжил үсттэй. Бас яг ч тийм биш л дээ. Зохиолч хүн ажиглах. Бас дахин ажиглах л ёстой. Харин дүгнэлт гаргахаас ямагт зайлсхийх хэрэгтэй байдгийг. За. Тэгвэл ажигл. Бас дахин ажигл. Тэгээд төсөөллөө ашиглаад таах гэд үз. Инглигээд мэрэгжлийн яс зүгээ зөрчсөн болохгүй үсттэй. Жумпэ хөмсгөө өргөн Киригийн царайг анхааралтай ширтэнгээ тэнд ямар гэжийн нууц агуулгадж байгааг ойлгох гэжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа манер ямар ч сэжүүр байхгүй болохоор алдаж магадгүй шүү. Чи нэг төрлийн мэрэгжилтэн байхаа. Чиний ажлыг хийчих хүн тийм ч олонгүй л болов. Их л онцгой ур шаардсан ажил бололтой дгөө. Яг таалаа. Миний ажлыг хэр баргийн хүн хийчихгүй шүү. Одоо бүр нарийн тодорхойлох гэд оролдоод үз. Хөгжимтэй холбоотой юм болов уу? Үгүй ээ. Тэгвэл теннис тоглох юм уу? Үгүй ээ. Жумпэ толгоос эксрээд. За ямар ч чи хөрслөг бор арьстай. Харвас чанга биетэй юм. Тийм болохоор биеийн хүчний спортоор хичээлдэг байхаа гэж бодогдчихээн. Мэдээж би чамайг хараа жил хийдэг гэж бодохгүй байна. Гэж өгүүлв. Кэри ханцуугаа лавхан шууж, хоёр гараа лангуун дээр тавиад эргүүлж тойруулж харснаа. Дөхчл байна. Гэхдээ би та чадаагүй юу, тийм үү? Ганц хоёр бяцхан нууцтай байх зүгээр байлгүй дээ. Тэгээд чи ажиглаж төсөөлдөг ажлын онцлогоосоо таашаал авдаг байлгүй дээ. За яах вэ? Би чамд нэг сэжүүр өгье. Чи бид хоёр зарим талаараа төстэй юм. Аль талаараа? Би энэ ажлаа хийхийг хар нялхаасаа мөрөөддөг байсан юм. Яг чам шиг. Тэгээд үдий зэрэгтэй болохын тулд би чамгүй хичээсэн шүү. Мундаг юм аа. Энд ч л чухал шүү дээ. Ажил мэрэгжлээ сонгосон байдал чинь нэг тийм мөнгө харсан гэрлэлт шиг биш, хайрынхаа төлөө зүтгэсэн явдал шиг сонсогдлоо. Хайрын төлөө зүтгэх гэж Кири давтан хэлв. Энэ үг тэрэнд гүн сэтгэгдэл үлдээсэнд өөрийн ирэхгүй. Хөх, яасан сайхан зүрлэл вэ? Би нэрийг чи урд өмнө сонсож байсан болов уу? Гэж Жумпэг асуухад бүсгүй. Би ямар нэрд гарсан хүн биш дээ. Үгүй ахаа. Нэрийг чи хүн бүр багаас нь эхэлдэг. Тийм шүү. Ингэж хариулахдаа Кири инээмсэглсэн боловч дорхноо нухацтай царайлж. Гэхдээ миний ажил чинийхээс нэг талаараа өөр. Би ажлаа анхнаасаа л төгсөхийг шаардлагатай тулгарсан юм. Ямар ч алдаа гаргаж болохгүй. Хоёрын хооронд байж болохгүй. Хоёр дахь боломж гэж байхгүй. Төгсхий. Эсвэл бүхнийг орхих гэсэн дүрмтэй юм. Наадах чинь бас сэжүүр вэ шүү. Тийм ч ээж болох юм. Зөөгч царан дээр үрсэн ориглон дарс барьсаар тэдний зүг ирэхэд Кири хоёр хундгайг авч нэгийг Жумпэд өгөөд "Тулгах уу?" гэвэл залуу ур чадвар шаардаж гүн хүндэтгэл хүлээдэг ажил мэргэжлийнхээ төлөө гэж ерөөл өргөв. Тэгэлгүй яах вэ? Ингээд чи гэрэлсэн үү? Жумпэ толгоос эксэрлээ. Би ч гэсэн. Кири тэр шөнө Жумпэгийн очиж рестораны эзний бэлэг болгон барьсан дарсыг хувааж хүртээд үүлэн борооны ажилд цэнгэн жаргасны дараа тэврэл дуунтацгаас юм. Өглөө 10 цагийн үед Жумпэг сэрэхэд бүсгүй. Би ажилдаа явлаа. Хэрвээ хүсвэл дахиж холбогдорой гэд утасныхаа дугаарыг бичсэн бяцхан зурус үлдээгээд явчихаач. Мэдээж залуу тэрэн рүү залгасан бөгөөд хагас сая өдөр уулзахаар болж оройн зоог барьцгаасан юм. Дараа нь Жумпэгийн очиж дарс шимэн амраглаад хамтлаа ярьж байгаа дундацгаав. Харин өглөө нь бүсгүй мөн л би ажилдаа явлаа, баяртай гэсэн богинохон зурус үлдээгээд явчихаач. Уг нь бүтэн сайнны өглөө юмсан. Жумпэ түүний юу хийдгийг мэдэж чадахгүй явсаар л. Юутайч өглөө эрт
амралтын өдрөөр хүртэл ажилдаг байх нь. Уулзсан үедээ тэр хоёрын яриа дууснаа л гэж үгүй. Тэрийн хурц ухаантай, олон талын мэдлэгтэн дээр уран зохиолын гэхээсээ илүү түүх намтар, сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухааны төдий ном зохиол уншиж, ой тоондоо батнягт хадгалах чадвартай ажээ. Жумпе тэрнийг угсрамал орон сууцны талаар мэдлэг сайтаг олж мэдээд мэл гайхсан удаатай. Угсрамал барилгын талаар чи ямар сайн мэддэг юм бэ? Ажил чинь барилга архитектуртай л холбоотой байх тийм үү? Үгүй дээ. Би зүгээр л олон талын мэдлэг хуримтлуулах дуртай гэхүү дээ. Тэгэл болоо. Кэри мөн Жумпен хэвлүүлсэн 2 төврийг уншсан юм. Чиний номнууд үнэхээр гайхалтай санагдсан шүү. Үннийг хэлэхэд байна. Ном чинь хэрвээ таалагдахгүй бол хэлэх үг олдохгүй хэцүүд нь байх та гэж бодоод би уншихаасаа өмнө санаа зовж суусан. Тэгсэн их таалагдлаа. Ашгүй дээ. Би ч гэсэн номоо өгөхдөө санаа зовж байсныг хэлээд өгөх үү. Чамд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ би ингэж хэлээд байгаа юм биш шүү. Чи биширмээр авьяастай юм. Ирээдүйд нэр алдраа дуурсгасан зохиолч болох чинь гарцаагүй байна. Чиний өгүүлэлгүүд сэтгэл хөдлөгөн бас амьдрал дойр бичлэгийн хэлбэр бол бүр ярилтгүй сайхан. Хамгийн чухал юм гэвэл голын нолсон тэнцвэртэй өгүүлэмжтэй санагдсан. Би хувьдаа хөгжим, уран зохиол, уран зураг аль нь ч байлаа гэсэн аливаа юмны тэнцвэрийг л сайн илэрхийлэх ёстой гэж боддгийн. Тэнцвэрийг алдагдуулсан ямар ч юм надад нэг тийм ядмагхан санагддаг. Харахаас дотор мохоо өргөд нэг л хэцүү байдгийн. Ер нь тийм болохоор би тоглолт үздэг, бас барагтаа бол уран зохиолын ном сөхдгөө маа. Хэтрүүлэгтэй юмд бүр тийм дургүй юм уу? Тийм. Эннээс зайлсхийх гэсэндээ роман уншдаггүй, тоглолт үздэггүй гэж үү? Тийм ээ. Би урд нь иймэрхүү юмд ерөөсөө санаа зовж байгаагүй юм байна. Би чинь жинлүүрийн орд. Тэгээд ч тэр юм уу? Хэрээс хитэрсэн тэнцвэргүй альва зүйлийг хүлцэн твчиж чаддгүй юм. Бүр үнэн голосоо дургу. Гэж хэлмэгцээ Кэри амаа жимэж хэлэх үгээ олохгүй хэнгэнтэл санаа алдаад. За март. Би зүгээр л чамайг хизээ нэг өдөр бүрэн хэмжээний роман бичээд цуутай зохиолч болно гэдгийг мэдэрсэн л гэж хэлэх гэсэн юм. Энийний тулд мэдээч хэрэг цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ чи чадна. Мэдгүй юм аа. Би богино өгүүлэлгэл бичих чадвартай. Урт роман надад тохирохгүй байхаа. Тэгсэн ч гэсэн чи амжилтанд хүрнэ. Жумпеийн тухайд дахиж ам нээсэнгүй. Чимээгүй бодлогошрон агаар сэлгэгчийн хөнгөнсөн чимээг чагналаа. Үнэндээ тэр роман бичих гэж хэдэнтэй оролдож байсан юм. Даанч тухай бүрийд мухардаж текстгээд орхичихсан. Нэг зохиол төр хитрхи удаан хугацаанд төвлөрч ноцолдох чадваргүй гэмээр юм уу? Толгойд нь гялалдсан сайхан романы санаа орж ирээд аяндаа л өөрөө бичигдээд байх мэт санагдсан удаа бишгүй. Гэвч сайхан роман болох нь дээ гэж бодож амжаагүй байтал элдв санаа эрч хүчин замхарч сүулдэ бичих юмч олдгоо байдаг гэмтэй. Зөөрөлвээс өөдөө өгсөж яваад эрчээ алдан уруудах машинтай ижил юм уу? Тэр хоёр хөлөртлөө янаглаж хөлсөө сэврэн орондоо нүцгэн хэвтэнгээ намрын бүүдгэр тэнгэрийг цонхоор ажиглана. Жумпе Кэрийг мөрөөр нь тэрчээ. Хажуугын шүүгэн дээр 2 хундаг цагаандар сүзэгдэнэ. Жумпе ангеч. Чи нэг хүнийг юр мартаж чаддаггүй. Одоо ч хайрладаг хэвээрээ юу? Тийм ээ. Чи яаж мэдсэн? Харвас илдвэ штэ. Эмэгтэйчүүдийн иймэрхүү мэдрэмж сайн хөгжсөн байдаг юм аа. Тэгтээ эмэгтэй хүн болгон тийм биш байлгүй дээ. Би бүх эмэгтэй ийм чадвартай гих гээгүй л дээ. Ер нь олонх нь ийм зөнтэй байдгийн. Тийм байх нь. Чи тэрнтэйгээ уулзаж чаддаггүй байхаа та. Энэ тухай ярихад төвхтэй л дөө. Зохицуулж яагаад ч болохооргүй хэрэггүй. Хэлээд явгүй.
Тэгвэл нэлээд ээдрээтэй хайрын түүх бололтой юм. Би бас яг сайн нарийн тайлбарлаж чадахгүй нэ. Яг уу миний мэдлээс хэтээдсэн зовлонтой дурлал гэдэг нь л үнэн. Кири дарс тамшаалаад би чамд улмал татагтаад авах юм. Чамтай байхад цаанаа л нэг сайхан сэтгэл дүйг. Би ер нь өмнө нь ийм сайхан мэдрэмж авч байгаагүй. Гэхдээ инглигээд би чамтай нэг гэрт орно гэсэн үг биш шүү. Чин дэмзгэлэхгүй үсттэй. Гэж айдуухан хэлвэл Жумпэ хариу хэлхийн оронд үсийг нэлбэнгээ. Яагаад чамтай амьдрахыг хүсэхгүй байгаа юм бэ гэж юу? Яасан? Хачин санагдаж байна уу? Баг зэрэг. Би ганц чамд ингэж хандаад байгаа юм биш шүү. Ажил мэргэжлээсээ болоод би ер нь хинтэй ч амьдрал зохиохыг хүсдэггүй маа. Би хэн нэгэнтэй амьдралаа холбох юм бол сэтгэл гэхэлзүүлсэн үйл явдал өдий төдий тохиолдож таарна. Тэгхийн бол ажил төрлөө алдах байх. Тиймээс энэ чигээрээ л баймаар байна. Жумпэ энэ тухайд хэсэг зуур бодол хийлснэ. Чи сэтгэлээр унахаас айсандаа ийм шийдвэр гаргаж байгаа юм уу? Тий. Сэтгэлээр унах юм бол тэнцвэрээ алдаж ажлын амжилтаа баллах вэ гэж имээдэг гэж үү? Тий. Ажлаа хийж чадхаа болтлоо ганц би явна гэж боддог. Тэгээ чи надад юу хийдгээ хэлэхгүй мүү? Чи таалдаа. Хулгайч. Яалаа гэж дээ. Бас л янзтай таамаг байна шүү. Гэхдээ хулгайч чинь өглөө эрт ажилдгүй эцтэй. Тэгвэл хөлсний алуурчин. Үгүй дээ. Чи ч яста хүн аймаар юм бодох юм аа. За, чи хууль ёсны ажил хийдэг үү? Тэгэлгүй яадгийн. Тагнуул юм уу? Үгүй ээ. За өнөөдөртөө болий. Одоо чиний ажлын талаар ярэ. Чи одоо юу бичиж гин? Нэг өгүүлэл бичиж байгаа. Ямар? Би хараахан дуусгаагүй байгаа л да. Төрдөө завсралчихсан байгаа. Бичсэн хэсгээ яриад өг. Жумпэ хэсэг дууга хураалаа. Тэр нэг ясандаа бараг цагаан хил амнаас сэргийлж хийж байгаа ажлаа хүнд үзүүлдэггүй зантай юм л да. Бичиж дуусаагүй өгүүлэлгээ хамаа намаагүй ярьчих юм бол зохиолынх нь амин сүнс навчин дээрх шүүдэр мэт ууршаад гүн торгон утга санаа нь гүйхэн үлбгэр болчих юм шиг санагдсан явдал мэрсэр бий. Гэхдээ одоо Киригийн богинохон үсийг илбэн чармаа шалтан хэвтэж байгаа энэ нөхцөлд Жумпэ яагаад ч юм бэ зохиолынхоо тухай ярмаар болоод ирэв. Угаасаа манер сүүлийн хэдэн өдөр юу ч бичиж чадахгүй толгой нь хоосоо оргиод байсан юм. Жумпэ нам гүмийг эвдэж. Нэг бүсгийн тухай л да. Томоохон эмнэлэгт дотрийн эмчээр ажилладаг 30 орчим насны ганц бие бүсгүй. Гэхдээ эхнэр хүүхэдтэй 50 иргэм насны мэс засалчтайгаа амрын харилцаатай. Хөөхөн бүсгүй юу? Дайчгүй. Гэхдээ чам шиг хөөхөн биш ээ. Кири нэмсэглээд Жумпын хүзүүн дээр үнсэж. Чи яаж хүн татхаа сайн мэдх юм аа? Би өөрийгөө хэрэгтэй үед зөв хариулт хэлчихтгэл гэж боддог. Ялангуяа орон дотроо юу? Тийм шүү. За тэр ч яах вэ? За яг өнөөдөр их шиг нэг юм налгар намар эмч бүсгүй амралтаа аваад ганцаараа аялахаар шийдээд уулсын дунд байх халуун аршаан руу явжээ. Тэрээр тэнд горхитаган алхаж элдв янзын шувуу ажиглах дуртай байсан юм. Тэр тусмаа шогшор шувууг тунж анхааралтай судална. Тэгээд нэг өдөр тэгж зугаалж явхдаа нэх өөрмөц чулуу олж харж л дээ. Тэр чулуу нь улаан судалтай бараа өнгийн мүлгэр чулуу байна. Тэг харсан чинь хэлбэр нь гүнийг л танилаа. Тэг ажиглаа л байх тусам яг л бөөр шүү. Хэмжээ дамжаа.
Гэ бүр өнгө мөнгө нь тэр аяараа хүний бөөрнөөс ялгагдах юм юр алга. Тэгээ бүсгүй өөрөө эмч болохоор бөөрний тухай сайн мэддэг байсан хэрэг шүү дээ. Тэгээ тэр чулууга гэртээ аваад тарьсан уу? Тэгсэн. Дараа нь оффст авчираад цаасны даруулга болгоод ашигласан чинь зориултын юм шиг л харагдаж байлаа. Бөөр шиг хэлбэртэй юм чинь эмнэлгийн газар нэрээ яг тохирно штэ. Тэгсэн. Хэд хоногийн дараагаас бүсгүй нэг сони юм анзарч эхэлдэг. Жумпе энэ хүрээд амааж имэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар удахгүй Казахстан улс Алматы хотод болох гэж байгаа Солоно фестивал руу аялал зохион байгуулж байгаа хамт олон маань дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр энэ зүүн Казахстан улс дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийн төв болоод олон улсын супер оддыг нэг тайзан дээр цуглуулах гэж байна. Дэлхийн түвшний шоуг та бас биеэр мэдрэх ховор боломж шүү. Энэ тоглолтод Timbaland, Busta Rhymes, Pussycat Dolls хамтлагийн дуучин Nicole Scherzinger, Carrie Hilson, Florida, Tyga нарын уран бүтээлчид байгаа. За тэгэхээр 8 жилийн туршлагатай Казахстан, Ташкент, Бишкек, Дубай гэсэн улс хотуудад 14 том фестивалыг зохион байгуулж байсан. Дэлхийн хэмжээний 100 гаруй артисттай гэрээлэн ажилласан туршлагатай олон улсын оддыг нэг тайзан дээр цуглуулдгаараа онцлог энэ Солоно фестивалыг үзэх боломжийг битгий алдаарай. Та бүхэн энэ аяллалын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 7212 4422 7212 9922 88 тэгтэг 86 66 утасны дугаараар лавлаж болно. Тэгэхээр энэ аялалд явах гэж байгаа хүмүүс маань бас юу багтсан бэ гэхээр 2 талын нислэгийн тийз, за мөн 5 тухтай өглөөний цайтай буудал, тоглолтын 3 сонголттой тасалбар, аяллалын даатгал, автобус үйлчилгээгээд бүх юм багтсан байгаа шүү. Энэ гоё тоглолтыг үзэх боломжийг манайхан битгий алдаарай. Нэвтрүүлэг дэмжиж ажилласанд баярлалаа. Жумпе энэ хүрээд амааж имэлээ. Киригийн төвчээрийг барж тэсгэл халдуулах гэсэндээ санаатаагаар ингэсэн бишээ. Ердөө л эннээс цааш бичээгүй юм. Яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй хэсэг тэнэгэлдснээ тархиныхаа эдис бүрийг хүчлэн цааш нь даруй зохиох гэж чармайлаа. Тэгснэ гэнэт. Тэгсэн өнөөх чулуу өглөө болгон өөр газраас олдох болов. Тэгээ бүсгүй уул нөх ням бай. Тогшлоо байнга эмхэлж зэгцэлдэг журамтай оловч харихтаа чулууга заавал ширээн дээрээ орхитгийн. Тэгсэн өглөө очиход чулуу нь сандал дээр. Бүр заримдаа ваарны хажууд шалан дээр. Бүр хаанаас л гарч ирэх нь их ачиргалтай. Эхэндээ бүсгүй өөрийгөө хаана юу тавьснаа мэдэхгүй мартаж сандаг болоод байгаа юм болов уу гэж гайхширч бодлоо. Хаалган цоочтой хүн дураараа орж гармааргүй юм. Мэдээж харуул түлхүүртэй л дээ. Гэхдээ тэр олон жил энэ эмнэлэгт ажиллахдаа хэн нэгний өрөөнд дураараа орсон удаагүй юм. Гэхдээ харуул орсон байлаач эмчийнхээ өрөөнд нууцаар ороод цаас дарагч болгон ашигладаг нэгмүү чулууг хөдөлгөх шаардлага тэрэнд бий гэж үдээ. Өрөөнөөс нь алга болсон зүйл байхгүй. Өөр юуны ч байршил өөрчлөгдөөгүй гагцгүй нөгөө чулуу л нүгэд байлаа. Бүсгүй толгой бүр эргэж гүйцэв. Гэж хэлээд Кири рүү харж. Чулуу яагаад шөндөө нүүдэг гэж чи бодож байна? Ямар нэг шалтгаантай болоод л нүүдэг байлгүй? Бөөрөн хэлбэр чулуунд нүүх шалтгаан байна гэж үдээ. Яхав дэ зүгээр л бүсгүйг багаар удаан хугацааны туршид айлах гээд байгаа юм болов уу? За тийм байж. Тэгэд юуны тулд айлгана гэж? Мэдхгүй. Гэж Кири хөгжилтэй инээснэ. Яхав дэ уйдсандаа сахилга гуйцсан байгааз? Хараач дээ. Гэснэ тас хийтэл хөхөрвөл бүсгүй. За чийл зохиолч үздэй. Би чинь зүгээр сонсогч. За цааш нь үргэлжлүүлэлтэй. Жумпе санаа алдав. Уусан дарсных нь нөлөө орвуу гэлтэй чамархайн тус газар үе лугшин төвлөрөхөд бэрх аж. Ерөн зохиолын санаа тэр дор ороод ирдгүү маа. Тэр тусмаа би ширээнийхээ ард суугаад гараараа бичихгүй л бол өгүүлбэрүүд маань нэг л явцгүй болчихдгийн. Тэгээ энэ чигээрээ яриад байх юм бол мухардах шинжтэй шүү. Чи жаахан хүлээжээ. Тэх үү? Би удахгүй бичээд дуусгана. Тэгэлгүй яах вэ?
гэж хэлээд хундагтай дарсны зүг гараа явуулан амсах төдий балгаснаа. Зохиолч ёстой сонирхолтой өрнөж байна. Тэр яг ямар учиртай чулуу вэ гэдгийг би бүр хурдан мэдмээр байна. Дараа нь Жумпэд улам ойртож бомбгор хоёр хөхөө цээжинд нь нааснаа. Нууцаа дэлгэж байгаа мэт айдуухан өнгөөр. Хорвоод ирэх үйл явдал үзэгдэл болгон өөр өөрийн шалтгаантай гэдгийг чи мэднэз гэж хэлв. Харин Жумпэ асуултыг сонсож амжилгүй нам унтжээ. Кэригийн асуулт тэрний ой ухаанд хүрэхээс өмнө дарсны үйл ялэг үнэртэй холилдон шөнийн тэнгэрүүд замхарсан ч тэрээр шивэнсээр байлаа. Бид л амьдралдаа түүртэд анзаардаггүй болохоос салхи хүртэл тодорхой зорилготой хүлээдэг. Нэг сөхөө аваад анзаарах юм бол салхи бидний оюун бодлыг хучин эзэмдээд хаа хүрхийн чиглүүлж байгааг олж харна. Салхи чиний тухай бүгдийг мэднэ. Зөвхөн салхи гэлтгүй мод, чулуу, бүхий л байгалийн зүйлс чамайг нэвч шувт мэднэ. Харин шаардлагатай гэж үзсэн үедээ амьдралд чинь нөлөөлөхөөр хурж ирдэг. Тэр үед дуулууртай гэгч нь хүлээж авахаас өөр аргагүй. Тэгжээч цааш амьдрна. Бас ухаарна. Энэний дараа 5 өдрийн турш Жумпэ бөөрөн хэлбэртэй чулууны түүхээ дуусгахаар бичгийн ширээний өөрийгөө хадаж гэрээсээ бараг цухойсонгүй. Кэригийн хэлсэнчлэн бөөрөн хэлбэртэй чулуу эмч бүсгүйг баг багаар өнөөхөл янзаараа чих үцүүлсээр. Нэг орой зохиолдох бүсгүй буйдхан буудлын өрөөнд давчуу цагт баригдан мэс засалчтайгаа амраглаж байхдаа бөөрнийх нь харалдаа сэмхэн тэмтэрв. Нөгөө чулуу амраг ирээх нь бөөр болж хувирсан байгаагаар тэр нь төсөөлөгдөжээ. Тэр бөөр авгалтай аятаа морилцож өвөрмөц дохио өгч байгаа нь хурууных нь өндгөнд хүртэл мэдрэгдэнэ. Бүсгүй бөөртөө амьд мэд харилцаж харагдах байдлын ширхэгчлэн төсөөлөхөд бөөрний салсархаг гадаргуу алганых нь хонхор хойг эргэнүүлмүй. Өдөр бүр нүүдэг бөөрөн хэлбэртэй чулуунда эмч бүсгүй аажмаар дасаж эхэлсэн юм. Гайхаж цочорт хооч болов. Өглөө эрт ирсэн даруйда чулууга хайж олоод ширээн дээрээ тавих нь тэрний амьдралын хэвшил болов. Ажлын цагаар тэр чулуу халуун наранд нозоорсон муур аятай ёор хөдлөхгүй. Харин бүсгүйг хаалгаа цоочлон явахтаа зэрэгэл өргөн дотор тэнүүчлэн нүүдэг бололтой юм. Нэг мэдэхний бүсгүй завал гарвал чулууга шүүрэн авч мүлгэр бараан гадаргууг нь ээлж суудаг болов. Яванда бүр ховстуулсан юм шиг чулууга гөлөрчхөөд арайхийн харцаа салгана гэж. Тэр хэрээрээ ном унших, дасгал хийх зэрэг бусад зүйл сонирхол нь буурсан юм. Ажлаа үлгэн салган амжуулж хаад чулуу руугаа яарна. Найзуудтайгаа буу халахгүй, өөртөө анхаарал тавихгүй, хоолны дуршилгүй болсон төдийгүй амаргийнхан тэрвэрлт хүртэл залхмаар санагдах аж. Ойр хавьд нь хүн байхгүй үед бүсгүй чулуутайгаа аминчлан ярилцгаагаад чулуун тэрний үгийг ойлгож хариу хэлэх мэт санагдана. Яг л ганцаардсан хүн нохой мууртайгаа ярилцаж байгаа юм шиг. Энэ мөчөөс эхлээд тэрхүү бөөрөн хэлбэртэй бараан чулуу бүсгүйг удирдах амьдралынхын чухал хэсэг болон төвхнөхөн тэрэ. Жумпэ одоо тэр чулуу чухамдаа ямар зорилгоор нүүж байгааг сэрүүлэх цаг ирлээ. Угтаа манер зохиолоороо бүсгүйн дотор орших аливаа зүйлийг товоолгон харуулахыг зорьсон юм. Бүсгүйд байгаа тэрээхэн зүйл нь бөөрөн хэлбэртэй бараан чулууг идэвхжүүлэхийн сацуу амьдралдаа шийдвэртэй алхам хийх хэрэгтэй болсныг үе үеийнхэн сануулж дохио илгээнэ. Тэр дохио нь чулууны нүүдэл болон биежих учиртай. Жумпэ зохиолоо бичингээ цаг үргэлж Кэриг бодсоор л. Кэрэл энэ зохиолыг хөдөлгөх хүч болоод байгаа юм шиг.
Манер уг нь анхандаа өрнөөн үйл явдалгүй намуухан аястай сэтгэл зүй өгүүлэлэг бичгээр шанган татсан юм. Харин Киригийн нөлөөгөөр энэ өгүүлэлэг хийсвэр тэгээд далд утгатай болчихлоо. Жумпе эмч бүсгүй гэр бүлтэй мэс засалчаасаа салж байгаагаар төсөөлж тэр байтугай тэрэнд хорсож ч болох юм. Магадгүй чухам энэ л эмч бүсгүйн өөрөө ч мэдэлгүй тэмүүлээд байгаа хүсэл мөрөөдөл байж болно шүү дээ. Ийхүү манер өгүүлэлгийнхээ арга ясыг бүтнээр нь зураглаж уйггүй бичлээ. Малрын аялгауг айдуухан тавьж сонсонгоо компьютерийнхаа ард сууж төгсгөлийн тачгантал шивэв. Бүсгүй амаргаасаа салахаар шийдэж би чамтай дахиж уулзаж чадахгүй гэж хэлнэ. Тэгсэн нөгөөх нь яагаад тэр вэ? Үгүй ядахнаа ярилцъя л да гэж гуйхад бүсгүй үгүй бүх юм дууссан гэж ирсгэн хариулаад гарч чадна. Дараа нь амралтын өдрөөрөө Токио харбор усан онгоцонд сууж тавцсан дээрээс нь бөөрөн хэлбэр чулуугаар шиднэ. Чулуу гүн харанхуй далайн ёроол руу живэн далдрахад бүсгүй амар амгаланг мэдэрч амьдралаа цоо шинээр эхлэхээр шулуудна. Гэсэн ч тэр маргааш өглөө эмнэлэгтээ ирвэл ширээн дээр нь бөөрөн хэлбэртэй бараан чулуу байх байдгаараа байж байна. Жумпе өгүүлэлгээ дуусгасан даруйда Кири рүү залгасан юм. Кирилийн зохиолын гол уншигч байх ёстой. Кири байхгүйсэн бол энэ өгүүлэлэг тэрний гараас гараач үгүйч. Харамсалтай нь Жумпе түүнтэй ярьж чадсангүй. Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй тул та дугаараа шалгаад дахин залгана уу гэж байх юм. Жумпе дахин залгаад л байлаа. Автомат хариулагчийн нэгэн хэмээн дуу хангинсаар л байлаа. Киригээс сураг сонсох гэсэндээ Жумпе утсаа чагнан гэртээ бүглээ. Хэлчмээр ирсэнгүй. 1 сар өнгөрлөө. 2 сар өнгөрлөө. 3 сар өнгөрлөө. Намар өвлөөр солигдож шинэ жил айсвэ. 2 дугаар сард Жумпе өгүүлэлэг уран зохиолын сэтгүүлд хэвлэгдлээ. Сэтгүүлийн нүүрэн дээр тэрний нэр болон өдөр бүр нүүдэг бөөрөн хэлбэртэй чулуу гэсэн гарчиг дурайна. Кири хэрвээ энэ гарчгийг харах юм бол сэтгүүлийг худалдаж аваад зохиолыг минь уншиж хаад сэтгэлээ хуваалцаар над руу залгаж мэднэ гэж манер битүүхэн горьдсон ч аниргүй өдрүүд анайл урсан өнгөрөх нь үйлтэй. Кири тэрний амьдралаас одсон явдал төсөөлснөөс нь ч илүү зовох юм. Тэр бүсгүй эзгүйд бүх зүйл хоосон оргихыг яалтай. Кири дэргэд минь байсан ч болохсоо. Гэх бодол өдрийн турш хідэнтэй эргэлдэх зуур түүний ялдам инээмсэглэл. Уруулнаас нь ундрах үгс, булбраа арьс санаанаас гарах эцэсгүй. Дуртай хөгжмөө сонссон ч, хүндэлдэг зохиолчийнхоо шинэ номыг уншсан ч сэтгэлийн цэнгэл идэлхэ болчихж. Кири бүхий л юмсын амт шимтгийг өөртөөгөө хамт аваад аалсгол явчихсан юм уу гэлтэй. Чи миний амьдралын утга учир болсон 2 дахь бүсгүй байжээ. Гэх бодол Жумпед өөрийн ирэхгүй төрсөн юм. Хаврын эхэн сарын 1 өдөр Жумпе Киритэй ахин учрах шиг боллоо. Гэхдээ энийг яг жинхэнэ учрал гэж хэлж болохгүй л дээ. Зөвхөн дуу хоолойг нь сонссон юм. Тэгэхэд Жумпе таксинд сууж явлаа. Замд төгжрөн зогсоход жолооч залуугийн сонсож байгаа радиогийн нэвтрүүлгээс Киригийн дуу хоолой дуулдах шиг санагдав. Жумпе ихэндээ Киритэй яасан төстэй хоолой вэ гэж бодсон ч сонсоод байх тусам дэндүү адилхан болсоор ярианы өнгө, цэвэрхэн дуудлага, хөнгөн санаа алдаж яриагаа үе бодлогошрон тасалдаг зэрэг нь яг л Кириг ях шиг. Жумпе жолоочоос хөгжмөнийхөө дууг чангалахыг хүсэхэд цаадах нь за боллгүй яах вэ гэд чангалав. Энэ нь нэг радиогийн ярилцлагын цаг байхаагаад хөтлөгч бүсгүй. Та тэгэхээр баг бахын л өндөр газарт дуртай байсан юм да. Тэгсэн чи Кири ч юм уу эсвэл тэрнтэй адилхан хоолойтой тэр нэгэн эмэгтэй. Тийм шүү. Мэдээ орсон цагаасаа л би өндөр тэмүүлдэг байсан юм.
Хэдий чиний өндөрт гарна, төдий чиний амар амгаланг мэдэрдэг гэхүүтэй. Би байнга л өндөр барилга руу явъя л да гэж ээж аавыгаа шалгаадаг. Тийм сахилгагүй бяцхан дамшиг байлаа да. Гэт инех аж. Тэгэхээр таны одоогийн ажил бүр багын мөрөөдөлтөй чинь уялдаатай байх нэ? Тийм ээ. Би анхандаа хөрөнгөний биржид шинжээч хийдэг байсан юм. Гэхдээ тэр ажил надад тохирохгүй гэдгийг ойлгосон болохоор 3 жил ажилласныхаа эцэст ажилласаа гараад өндөр барилгын цонх угаагч болчихсон. Уг нь би өөр хүсэлтэй байсан л да. Тэгсэн эр хүнийг дээдэлдэг энэ нийгэмд над шиг эмэгтэй миний тэр хүссэн ажилд орох бараг боломжгүй юм билээ. Тэгээд л цонх угаадаг цагийн ажилтан болсон төвхтэй. Сонирхолтой юм а. Хөрөнгөний биржийн шинжээчээс цонх угаагч гэхээр их л огцом өөрчлөгдөжээ дээ. Үннийг хэлэхэд надад л цонх угаагч байх нь хавьгүй сэтгэл дамар байдгийн. Ямар нэгэн мунлаа гэхэд тэр нь хувьцааны үн биш. Ганц миний зовлогол байна шүү те. Таныг нэрээ их эрэлттэй цонх угаагч байсан гэж сонссон юм байна. Тийм шүү. Цонх угаахад хамгаалтын бүс хэрэглэх ёстой байдгийн. Гэхдээ бүс зүүхээр зарим хэсэгт хурж угаахад хүндрэлтэй байдаг л да. Тэгэд бүс хэрэглэхгүй угаах хэрэгтэй болдгийм. Би энээс юу хайдаггүй маа. Хичнээн өндөр байсан ч би угааж дөнгөдгөл байсан. Энэ л намайг их үнцэнтэй ажиллах хүчин болгосон юм да. Та уулан даврах дуртай юу? За бараг л сонирхолгүй шахам. Би хэд удаа уулан даврч байсан. Тэгээд сайхан санагтаагүй. Хүний гараар бүтсэн олон давхар барилгал миний сэтгэлийг хөдлөгдөх юм. Яагаад гэдгийг битгий асуугаарай. Та одоо цанх угаалгын компани ажиллуулж Токиогийн өндөр барилгуудад үйлчилгээ үзүүлдэг гэсэн байхаа? Тийм ээ. 6 жилийн өмнөөс хувийн жижиг компани байгуулсан юм. Мэдээж би ажилчдтайгаа хамт дээшээ гардаг л да. Гол нь би өөрөө дарга нь болохоор хэн нэгнээс тушаал авахгүй нь амар байдгийн. Нэг ясандаа та дуртай үедээ хинээс ч асуулгүй хамгаалтын бүсээ тайлах боломжтой гэсэн үг үү? Та яг онож хэллээ. Та хамгаалтын бүс хэрэглэх дургүй алтай юм. Хэлээд өгөх үү? Яг л нөгөө гидсний даруулга зүүчихсэн юм шиг өөрөөрөө байж чадахгүй гэхүү дээ. Та ч өндөр газрын улаан хинэтийн юм аа. Тийм шүү. Би өндөртөл гарах заяатай хүн. Өөр ажил хийж байна гэж би бүр төсөөлж чаддаггүй. Хүн ажлаа мөнгө харсан гэрлэлт шиг биш. Харин хайрынхаа төлөө зүтгэж байгаа мэт сонгох хэрэгтэй. Энэ хүрээд нэвтрүүлэг завсарлаж, хөтлөгч. За одоо айдооны цаг болжээ. Бүгдээрээ дээвэр дээр химээх сайхан уран бүтээлийг хамтдаа сонсцгоё. Харин дараа нь бид хоёр олсон дээр алхах уралдгийн тухай ярилцгаолно гэж хэллээ. Хөгжмийн аялгау ихшиглэх үест Жүмпэ жолооч руу артиж. Энэ ярилцлаганд орж байгаа бүсгүй одоо яг ямар ажил хийж байгаа гэсэн бэ? Та сонсов уу? Өндөр барилгуудын хооронд олс татаа тэгээд дээгүүр нь урт саваа бариад алхдаг гэж байна лээ. Нэг төрлийн үзүүлбэр байдаг да. За би лав шилэн лифтэнд суухасаа ч жирэхэд байдаг хүн штэ. Энэ эмэгтэй айх мэдрэмжээ авдрандаа хийчихсэн болттой юм. Ястаг гаж юм аа. Гэхдээ тэгэд одоо нэх залуу хүн шиг бас санагдсангүй дээ. Олсон дээр алхагч байсан хэрэг үү? Гэж Жүмпэ асуухтаа өөрийнхөө дууг таньсангүй. Тэр гэхийн тэмдэггүй аргу сулбгар аваа гаргав. Тийм гэсэн. Тэгэд их олон ивент тэтгэгчтэй юм шиг байна лээ. Саяхны Германы нэг алдартай сүмийн орой дээр үзүүлбэрээ үзүүлсэн гэж байна. Одоо харин илүү өндөр 2 барилгын хооронд явах гэж хөөцөлдөөд зөвшөөрлөө олж авч чадахгүй байгаа юм бах уу. Тэг нөгөөдүүл нь хүний амнаас сүйдчихнэ гэд айгаад байгаа хүч тодорхой штэ. Тэгээ энэ эмэгтэй барилгынхаа өндрийг ахиулаад олсон дээр яваад л шинэ амжилт тогтоогод байдаг болтой юм. Үгүй ер нь ингэж байгаа унж өгвөл яана. Энэ хүүхэн лав циркт ороод олсон дээр алхах үзүүлбэрийг хийх гэдгээ. Та сая тэрний цонх цэвэрлэгээний компанитай гэдгийг сонсоо үздэй. Сэтгэлийн зөвхөн өндөр барилгал эзэмддэг хэрэг. Ёстой сонирхол юм аа. Өндөрт гарахын хамгийн сайхан нь юу гэж? Тэнд хүн шинээр төрдөг юм. Үгүй шинээр төрдөг гэхээсээ илүүтэй шинээр төрөх ёстой болдго юм. Ингэж хэлвэл зөв юм байна. Хэрвээ тийхгүй бол амиа алдна.
Ямарваа нэг барилгын орой дээр гарсны дараа тэнд гагцхүү салхи бит хоёр л үлддэг. Өөр юу ч байхгүй. Салхи намайг бүрэн дүүрэн ойлгож, бие минь тэрвэрн замчилдаг. Энэтэй зэрэгцсэн би ч салхийг ойлгодог юм. Бид бие биеэ хүндэлж бүхнийг хамтдаа хийн. Зөвхөн салхи бит хоёр. Салхи намайг зүү орох зайгүй тэрвэрдэг тэр мөчөд би дэнд дуртай. Харин би юусаа айдаггүй. Өндөрт хөлөө тавиад төвлөрхөл юм бол бүх айдас алга болдгийн. Тэрний дараа салхи бит хоёр өөрсдийнхөө дулаан ертөнцид дураараа жаргадаг юм да. Кэрэ үнэхээр итгэл төгс ярихаж. Хөтлөгч тэрнийг ойлгосон эсэх нь эргэлзээтэй. Ярилцлага дуусмагц Жумпе таксинаас бууж хүрэх газартаа алхаж очихоор шийдэв. Алхангаа үйлс зүсэм өндөр барилгуудыг ажив. Салхи Кэрийн хоёрын хооронд үүссэн хинч орох зайгүй гэдгийг бодохоор тэр хоёрын салхи Кэрийн хоёрын хоорондын харилцааг бодохоор увайгүй хардах мэдрэмж ориглодж байх шиг. Харин хинтээ хардах үлээ? Салхитай юу? Салхитай харддаг тэнэг хүн гэж байх уу та? Жумпе энэ мэд Кэригээс сураг хүлээж хэдэн сарыг өдөв. Тэрнтэй уулзаж бүрэн хэлбэр чулуунаас өгсүүлээд үе олон зүйлийн талаар ярилцахыг үнэн голоосоо хүсэмжлэнэ. Даанч тэрнээс дуудлага ирсэнгүй. Тэрн рүү залгах юм бол өнөөх л автомат хариулагч. Зун болоход Жумпе найдлага бүрэн тасарчээ. Кэри өөртөө нахиж уулзахыг хүсэхгүй байгаа гэдгийг ойлгох сөхөөтэй болов. Ийхүү энэ харилцаач тэрний хувьд урд урдных шиг ямар нэг хэрүүл шуугаангүй цагийн аясаар замхархан тэрэ. Эгээл юу ч болоогүй юм шиг, хинч байгаагүй юм шиг. Би тэрнийг өнөөх тоонд оруулах уу? Болох уу? Кэри миний амьдралын утга учир болох гурван бүсгүй нэг мөн байсан уу? Гэсэн бодол толгойд нь цаг ямагт эргэлдэнэ. Жумпе мөнөх асуултын хариуг ололгүй дэмээл давчтаж аргаа барахтаа. За юу ч гэсэн 6 сар хүлээе. Дараа шийдье гэж сэтгэлээ. Энэ хугацаанд тэрээр уйггүй хөдөлмөрлөж, тоймгүй олон богино өгүүлэлэг бичив. Бичгийн ширээнийхээ ард үг үсгийг урсган суухдаа Кэри минь одоо хаа нэгтээ өндөр барилгын орой дээр салхинд элбүүлэн зогсоо байх та. Тэгэхэд би ширээнийхээ ард өгүүлэлэг бичин ганцаар суухад Кэри ч бас ганцаархнаа. Хамгаалтын бүс чиргэлэлгүй айдсаа таягдан хаяад бүхнийг дээрээс ажиж байгаа та. Гэх уйтай бодолд үргэлжид дарагдастай. Зөвхөн салхи бит хоёр гэсэн Кэригийн үгийг Жумпе үе үед дурсан санахын сацав. Өөр хинээс ч мэдрээгүй тэр өөрөмц мэдрэмжийг үгүйлнэ. Зүрхийн хүчтэй болиглуулах энэ хүс сэтгэл хөдлөлийг тэр яаж нэрийдэхээ мэдэхгүй байлаа. Юугаарч орлуулшгүй. Мартахын аргагүй тийм л мэдрэмж. Жумпе Кэриг ахин хизээч олж харахгүй байлаач магадгүй чөмгөнд нь хүртэл шингэсэн энэ нандин мэдрэмж тэрнтэй хамт үхэж байгаа. Жилийн эцэст Жумпен шийдвэр гаргах цаг ирэхэд тэрээр Кэриг амьдралынхаа 2 дахь утга учир мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Одоо утга учир нь болж мэдэх ганц хүн үлджээ. Гэхдээ сандрах юм алга тоо чухал биш. Тоолох нь бүр ч утгагүй. Хизээ хэдэн настайдаа хэрхэн учрах нь чухал биш. Зүгээр л хин нэг чин зүрхнийхээ угаас хайрлах аваас тэр хүн чиний анхны бас сүүлийн дахин давтагдашгүй хайр болно гэдгийг Жумпе ухаарсан юм. Нэгэн өглөө эмч бүсгүй бөөрөн хэлбэртэй бараан чулууга алга болсныг анзаарлаа. Тэгээд дахиж гарч ирэхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрчээ. За өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгэхээр Харуки Муракамигийн өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу нэртэй өгүүлэлгийг хамтдаа сонсоод дуслаа. Тэгэхээр Муракамигийн бичлэлтийг өмнө бас дурдсан те. Ерөнхийдөө маш нууцлаг. За тэгсэн хэрнээ зүгээр энгийн амьдралаас маш гоё тийм амьтай өөр ертөнц рүү ингээ гулсаад орж байгаа юм шиг эсвэл одоо амьгүй янз бүрийн объект амь орж байгаа юм шиг ийм зүйлсийг айгүй их дурдж бичдэг. За тэгээ ер нь бол уншиж байгаа хүний хувьд дандаа
уншиж байгаа хүний хувьд нэг юм асуулт үлдээгээд одоо сонсогч нь өөрөө зохиолчтойгоо хамт бичлэлцэж байгаа юм шиг тийм байдлаар бичдэг нь бас өөрийнх нь нэлээд гоё бичлэлтийнх нь онцлог гэж би боддог. Тэгээ Харуки Муракамиг ер нь манайхан их уншдаг болохоор мэдж байгаа хаа. За энэ өгүүллийн тухайд болохоор ерөнхийдөө за миний бодсноор та нар манаас сэтгэлүүлдээгээрээ миний бодсноор энэ их залуу анханасаа л 3 хүнтэй хүн уулзрах ёстой гэд бодчихсон байгаад байгаа нь бид амьдралдаа дандаа нэг тийм хувь тавилан, заяаны ханж гэдэг юм уу тийм ойлголтыг хүлээж идэг утга санаа энэ өгүүлэлт байдаг гинэ. Тэгээд хин нэгнээс авсан романтик мэдрэмж, гоё мэдрэмж, мдээгүй, үзээгүй мэдрэмж гинтийн тийм зүйлсийг яг энэ өгүүлэлэг дотор яваад байгаа өгүүлэлгэн дээр дурддагдж байгаатай адилхан зүгээр нэг байглаас олсон чулуу амь ороод хөдлөөд байгаатай адилхан бид нар хийсвэрээр бас тэр бүх зүйлсийг амьлуулж боддог. Энэ яг заяаны хань баха. Энэ яг хайр мөн баха. Энэ бусдаас онцгой байна гэх мэтээр бид одоо сэтгэл хөдлөлөөрөө хандаад байдаг. Гэтэл жинхэнэ хайр, жинхэнэ одоо хувь заяа ч юм уу тэр холбогдол юугаар үүсдэг вэ гэхээр Муракамигийн бичих гээд байгаагаар бол ямар ч баггүйгээр бие бинийгээ үнэн голоосоо таньж мэдж байгаа, өөрийгөө таньж мэдж байгаа, нөгөө хүний таньж мэдж байгаа тэр мэдрэмж чи өөрөө гүн гүнзгий холбоо болохоос хувь тавилан заяаны хань гэсэн ойлголт чулуу амьлалгатай адилхан гэж бас нэг санаанд байдгийн байна гэж ойлгосон. Гэхдээ яг ер нь боломжийн байна штэ хувь тавилан байна гэж хэлэх хүн байна. Эсвэл тэр үнэхээр онцгой санагдсан надад нэг л одоо анханасаа л онцгой санагдсан ч гэдэг юм уу тэгж бодох хүн байна. Эсвэл одоо үнэхээр тийм ээ бид одоо нэг цаг үед маш муугаар дурсаж исэн хүний олон жил өнгөрсний дараа ухаан суугаад амьдрал үзсний дараа тэр хүн бас тийм ч муу хүн биш вэ гэдэг ч юм уу дурсамжийн дүгнэлт хүртэл өөрчлөгддөгтэй адилхан сэтгэл хөдлөл ороод байгаа тэр дүгнэлтүүд бас хийсвэр авах боломжтой шүү гэдгийг бас өгүүлж гин удаа гэж ойлгосон. Тэгээд нөгөө энэ Кэри гэж эмэгтэйтэй уулзаж учирсан байх үедээ тэр хүний бичсэн өгүүлэлг нь өөрөө тийм хийсвэр чулуу хөдөлгөх хэмжээний хийсвэр байсан нь Кэригийн нөлөө бас байсан болов уу. За тэгээ ер нь өөр талаас нь задлаад бодсон ч гэсэн зөндөө олон санаа байгаа. Тэгээ сонсогчдын маань хамгийн гоё сүүлийн үед санагдчихж байгаа юм нь нөгөө баярлалаа гоё хоолойтой байна гэл ийм комментууд аягүй хэрдэг байснаа сүүлийн үед зохиолоод үгэнсэн зохиолоороо дамжуулаад ямар цаг хугацаанд хамтдаа очсон тухай яг энэ үед би тийм зохиол бас уншчихлаа ч гэдэг юм энийг би тэдэн настайдаа сонсчихлаа уншчихлаа гэдэг байдлаар за бүр зохиолыг ингэ дэлгэрэнгүй задлсан байдлаар урт коммент үлдээж байгаа сонсогчдод маш их талархаж байгаа шүү. Бид уран зохиолоор дамжуулаад хэсэгэн ч гэсэн энэ завгүй амьдралд хэсэгэн цаг хугацааг бид хийсвэрээр ингээд төсөөлөд өөрийнхөө дотор аялаад нийгэм дотор аялаад хүний сэтгэл зүрэ ороод гарахыг бас уран зохиолоор дамжуулаад бид сурж байгаа дахин одоо дадал болгож байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр 10 жилийн за эсвэл одоо өсвөр насны хүүхдүүдтэй яаж одоо хэн нэгний өмнөөс өөрийгөө бодож тавих нэмжин сэтгэлд хүүхдээ яаж сургах вэ гэж та бодож байгаа бол уран зохиол уншаарай, сонсорой гэж хүүхдтэй хэлээрэй. Тэрүүгээр дамжуулаад тэр ургуулсан бодолт тэр хин нэгний оронд өрөвчгөн зан гаргаж өөрийгөө тавьж бодож үзэх хүнийг хайрлах тэр сэтгэлийг бас орон зохиол дадал зуршил маягаар хүнд бас суулгаж идэг шүү гэж хэлмээр байна. За ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан сонсогчдод бүгдэнд нь баярлалаа. Комент хийжээрэй. Ингээд шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувгийн дэлхийн шилдэг өгүүлэлэг нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 телегоноор хүрдэг. Энэ дугаарын хамтран ажиллагчаар удахгүй Казахстан улс Алматы хотод Солоно фестивалыг фестивал руу аялал зохион байгуулж байгаа хамт олон болон од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллалаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр олзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.